За бид TDB Securities үнэ цаасны компани шинжээч бэлэг жаргалын байр суурийг авахд бэлэн болсон байна. За энэ өдрийн мэндийн үргийг бэлэг жаргалаа. Өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр олон улсын зах зээлд технологийн салбарын томоохон компаниудын бас санхүүгийн тайлан эерэг үзүүлэлттэй бол энэ оны ирчийг бол үргэлжлүүлж байгаа дүр зураг харагдаад байгаа. За үнэтэй зэрэгцээд SpaceX, OpenAI зэрэг томоохон компаниудын бас IPO яа харахгүй зах зээлд хүлээлтийг бол үүсгэж байна. За сүүлд харахад Anthropic-ийн хувьд бол Америкийн нэгдсэн улсын үнэ цаасны биржид бас өсөлттэй өргөснийг мэдээлсэн байсан. Ингээд харахаар энэ оны хувьд ер нь ерөөхдөө эхлээд технологийн компаниудын бас жил болж байгаа юм шиг харагдаад байгаа. Компаниудын хувьд ерөөхдөө хөрөнгө оруулалт татах Тата яг цаг үеийн дохиож байна гэж харж болохоор байна уу? Яагаад ер нь эдгээр компаниуд ер нь яг нэг цагдоор ингэж хөдөлгөөнд орж эхэлж байгаа юм болоо яг шинжээч хүний байр сууриас харахад. Энэ онд бол дэлхийн хөрөнгөний зах зээлд бол онцлог хамгийн том IPO-ийн давлгаа өрнөх төлөвтэй байна. SpaceX компани бол 6 дугаар сарын 12-ны өдөр Nasdaq-ийн хөрөнгөний бирж дээр SPCX ticker-тэгээр бол олон нийтэд нээлттэй официалт компани болох төлөвтэй байна. Тус компани IPO-ийн хүрээнд бол 75 тэрбум долларыг татан төвлөрүүлж хамгийн багадаа 1.8 их $80 долларын үнэлгээтэйгээр нээлттэй официалт компани болох төлөвтэй байна. Нийт SpaceX-ийн хувьд гэх юм бол өмнөх түүхэн IPO-тэй харьцуулаад 2019 оны Saudi Aramco компани IPO-г харьцуулаад яриад үзэх юм бол тухайн үед бол дэлхийн хамгийн том газрын тус үйлдвэрлэгч компани олон нийтэд нээлттэй официалт компани болж 29.4 тэрбум долларыг татан төвлөрүүлж ирсэн. SpaceX-ийн зорилттой дүн болох 75 тэрбум доллар нь одоо өмнөх түүхэн рекордтой харьцуулахад 2.5 дахин өндөр үзүүлэлт болж байгаа юм. Энэхүү IPO-тэй холбоотой нэгэн онцлог одоо ярих зүйл нь гэх юм бол өмнөх түүхэн жишг IPO-уудыг хараад үзэх юм бол олон нийт буюу жижиглэн хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа хувь нэг 10-аас 15 орчим хувьтай байдаг байсан. Харин SpaceX-ийн хувьд гэх юм бол институцийн хөрөнгө оруулагчдад 70%, за жижиглэн хөрөнгө оруулагчдад 30%-ыг санал болгож байгаа нь өмнөх түүхэн үзүүлэлтээс нэлээд өндөр хувь болж байгаа юм. За мөн Elon Musk бол өөрийн эзэмшлийн хувьцаагаа 366 хоногийн турш локап нөхцөлтэй буюу одоо хоёр дахь зах зээл дээр нийлүүлэлт хийж арилжаалахгүй байхын юм нөхцөлийг бол хүлээн зөвшөөрсөн. Мөн B ангиллын буюу Elon Musk-ийн өөрийн эзэмшлийн хувьцаа нь одоо яг олон нийтэд санал болгох A ангиллын хувьцаанаас бол 10 дахин өндөр саналын хэрэгтэй. Тиймээс бол Elon Musk-ийн нийт эзэмшлийн хувь IPO-ийн дараа 85 орчим дээр бол хадгалагдах төлөвтэй байгаа. За дараагийн нэгэн онцлж ярих зүйл нь юм бол S&P 500, Nasdaq, Russell 1000 зэрэг индексүүд бол индекстэй компани багтаах суурь дүрмийг бол SpaceX зориулж шинжилэн бичиж байгаа нэг ийм үйл явдал бол анхаарал бол нэлээд татчих байгаа юм аа. За учир нь юм бол ямар шалтгаантай энэ хүү дүрмийг шинжилж байгаа юм бол SpaceX маань өөрөө 1.8 их $80 үнэлгээтэй. Гэтэл зах зээлээс 75 тэрбум долларыг татж байгаа учраас чөлөөтэй хөрөнгө хэмжээ бол 4 орчим хувьтай тэнцэж байгаа юм. Тэгэхээр индексүүд багтах бол шалгуурыг хангахгүй байгаа гэж хэлж болно. S&P 500 индексийн хувьд гэх юм бол чөлөөтэй хөрөнгө хэмжээ 10%, за Russell 1000 индексийн хувьд гэх юм бол чөлөөтэй хөрөнгө хамгийн багадаа 5% байх ёстой зэрэг шаардлагуудыг одоо хангасан компани эдгээр индексүүдэд бол ордог. Тиймээс шинжлэгдсэн дүрм хэрэгжиж гэх юм бол энэхүү минимум шалгуур үзүүлэлтийн хувьдыг бол хасж байгаа. За мөн S&P 500 индекс бол сүүлийн 1 жилийн хугацаанд бирж дээр идэвхтэй арилжаалагдсан хувьцааг индекстэй багтаадаг. Харин энэхүү одоо хугацааг 1 жилийг 6 сар болгож бууруулж байгаа. Тиймээс SpaceX-ийн хувьд S&P 500 индекст энэ оны 12 дугаар сарын дунд үеэр бол орж тооцогдож явах төлөвтэй. Харин Nasdaq болон Russell 1000 индексүүдийн хувьд гэх юм бол гаргалзсан 2 дахь зах зээлийн арилжаа гэснээс хойш бол 15 болон 5 хоногийн дотор бол дээр индексүүдэд орж явах бол энэ төлөвтэй байна. Тэгээ үүнээс үүдэлтэй гол ярих байгаа дүнэлт нь юу вэ гэхээр пассив удирдлагатай буюу идэвхтэй удирдлагатай хөрөнгө оруулалтын сангууд SpaceX-ийн хувьцааг сонгогчгүйгээр худалдан авах ийм нөхцөл үүсэж байгаа. За урьдчилсан тооцоологдсон дүнгээр бол нийт нэг 20 орчим тэрбум долларын хувьцааг бол эдгээр пассив удирдлагатай хөрөнгө оруулалтын сангууд худалдан авах эрэлт үүсэх боломжтой гэж бол үзэж байгаа. За SpaceX-ийн IPO-гийн араас бол Anthropic болон OpenAI компаниудын хиймэл аюул ухааны мега компаниудын IPO-гуд бол хүлээгдэж байна. За OpenAI-ийн хувьд гэх юм бол IPO хийх бэлтгэлийн ажилдаа орсон. Энэ оны 9-р сарын дунд үед хөрөнгө оруулалтаа татаж IPO хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бол Anthropic компанийн хувьд гэх юм бол өнгөрсөн 6 дугаар сарын 2-ны өдөр бол Америк нэгдсэн улсын үнэ цаас биржийн хороонд нууцталтайгаар
унцаас гаргах материалаа бол хөргүүлсэн. Тэгэхээр хэн төрүүлж IPO хийх вэ гэдэг юм өрсөлдөөн бол өрнөж байгаа. За төрүүлж IPO хийсэн компани бол дүрм тогтоож явах, замун санхүүжилт татахад илүү хялбар байх учраас бол төрүүлж IPO хийсэн компани нь бол хожно. Тэгэхээр OpenAI-ийн хувьд бол 850 орчим тэрбум доллараар үнэлэгдэж байгаа. Харин Anthropic-ийн хувьд бол сүүлийн байдлаар хаадаг компани үнэлгээ бол нэг 960 орчим тэрбумаар бол үнэлэгдэж байгаа маа. Тэгэхээр эдгээр хоёр компаниар нийлээд зах зээлээс нэг 130 орчим тэрбум долларыг татан төвлөрүүлнэ. SpaceX-ийн 78 тэрбум доллартай нийлээд нийт календаарын 1 жилийн хугацаанд 205 орчим тэрбум долларыг татан төвлөрүүлж байгаа. Тиймээс урд өмнө нь бол одоо 2025 оны IPO-ийн нийт дүнгийн одоо эдгээр 3 компанийн хувьд бол давтсан ийм үзүүлэлттэй байхаар бол харагдаж байна. Тийм учраас зах зээл энэ хэмжээний өндөр дүнг хүлээж авах чадах хэсэг нь бол нээлттэй асуудал хэвээр байна. Хамгийн гол нь SpaceX төрүүлж IPO хийж байгаа учраас дараагийн хиймэл оюун ухааны томоохон компаниудын гол барометр болох юм. Тиймээс SpaceX-ийн одоо 2 дахь зах зээл буюу IPO-ийн дараах арилжааны гүйцэтгэлийг бид сайтар эрх сарав бол ажил үлдэж байна. Хэрвээ 2 дахь зах зээл дээр хувьцааны ханш нь IPO-ийн үнээсээ эрс доошоо арилжаалагдах юм бол дараагийн одоо Anthropic, OpenAI болон бусад хиймэл оюун ухааны компаниудын IPO хөрөнгө оруулалтын итгэл бол сулрах ийм сул талтай бол байгаамаа. За үүнтэй зэрэгцээд дотоодод бас эхний 5 сарын байдлаараа хувьцаа болоод бондын арилжааны идэх ирэхэд бас хэрхэн байсан гэж харж болохоор байна. За хөрөнгө оруулагчдын уурсгал бас ерөөдөө хаашаа чиглэж байгаа дүр зураг харагдаж байгаа юу? За 2026 оны эхний 5 сарын байдлаар дотоод төгрөг болон $10 хийгдсэн нийт арилжааны үнийн дүн бол 3.4 орчим их найт төгрөг түрээд байна. Энэхүү арилжааны үнийн дүнгийн 76 орчим хувь буюу 2.6 орчим их найт төгрөгийг биржийн бус зах зээлийн арилжаа бол жинд авч бүрдүүлж байгаа. За анхдагч болон 2 дахь зах зээлээр нь хувааж авч үзэх юм бол тус бүр 1.3 их найт төгрөгийн арилжаа хийгдсэн. Ингээ нийлбэр үнийн дүн нь бол биржийн бус зах зээлийн хувьд өмнөх оны муу хиттэйгээ харьцуулахад 2 дахин өссөн ийм үзүүлэлттэй байна. За дотоодын биржийн зах зээл буюу Монголын хөрөнгийн биржийн арилжааны дүнг аваад үзэх юм бол эхний 5 сарын байдлаар нийт 735 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Энэхүү нийт арилжааны үнийн дүнгийн тэн хагас буюу 50 орчим хувийг 350 орчим тэрбум төгрөг бол компани өрийн хэрэгсэл буюу бондын анхдагч зах зээлийн арилжаа эзэлж байгаа. Харин хувьцааны зах зээлийн хувьд энэ онд эхний 5 сарын байдлаар огт IPO хийгдээгүй. Тиймээс анхдагч зах зээлийн арилжааны дүн бол байхгүй байна. Харин 2 дахь зах зээлийн арилжааны хувьд бол нийт нэг 120-130 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн. Тиймээс 2 дахь зах зээлийн одоо нийт арилжааны дүн 17 орчим хувийг бол дангаар бүрдүүлж байгаа юм дүр зурагтай бол байна. За мөн засгийн газрын дотоодд өнгөрсөн онд 2017 оноос хойш анх удаа унцаас гаргаж эхэлсэн. Сард ойролцоогоор бол нэг 20-30 орчим тэрбум төгрөгийн арилжаа бол хийгдэж байгаа. Тиймээс энэ оны эхний 5 сарын байдлаар бол нэг 110 орчим тэрбум төгрөг бол дотоодын бирж дээр дотоодын засгийн газрын гаргасан унцаас бол эзэлж байгаа юм. Тэгэхээр өргөн дур зургийг хараад үзэх юм бол бид нэр энэ онд бол хөрөнгийн зах зээл дээр тэрний өмнөх онд ч гэсэн мөн адил бондын зах зээлд амгаалсан дүр зураг бол хэвээр байна. За учир нь гол шалтгаан гэх юм бол нэгдүгээр унцаас гаргаж талаас бол бодлогын хүүгийн түвшин өндөр байгаатай холбоотойгоор бол хөрөнгө оруулагчдын шаардч буюу өгөөжийн түвшин өндөр байгаа. Тиймээс IPO гэх компаниудын хувьд гэх юм бол компани үнэлгээ бага гарахын эрсдэлтэй сул тал болж өгч байгаа юм. За хоёрдугаарт нь юм бол унцаас гарагчид маань өөрсдөө IPO хийх нэг сонирхол байхгүй, аль болох өрийн хэрэгслээр дамжуулж санхүүжилт авах юм сонирхолтой бол байна. Тиймээс одоо бондын зах зээл бол илүү дамгаалж байгаамаа. Харин хөрөнгө оруулагч талаас нь шалтгааныг аваад үзэх юм бол мөн л одоо хүүгийн түвшин өндөр байгаа учраас аль болох найдвартай эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох одоо бонд хөрөнгөөр хадгалсан унцаас зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийж аль болох эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгөө байршуулах ийм сонирхол байгаа. За топ 2 индекс бол өнгөрсөн 5 жилийн хугацаанд жид дунджаар 20 орчим хувиар өссөн. Харин бондын өгөөж ойролцоогоор 19 орчим хувьтай дунджаар одоо хадгалагдж байгаа нь бол энэхүү бондын зах зээлд хамгаалж байгаа гэдэг гол шалтгааны бол одоо хариулт болж чадах байхаа гэж бодож байна.